Доктор Джон Вотсон Шерлок Холмсын ихэнх цовралд гол дүрээс гадна үүрнэгчийн үргийг давхар гүйцэтгэв. Өөрөөр хэлбэл тэрээр Холмсын гоцоёо ухааныг гэрчүүлээ зогсохгүй. Мөрдөгчийн үйл хэргийг нь цуцалдгүй тэмдэглэж, түүнийгээ олон нийтэд түгээдэг нэг төрлийн нийтлэлч юм. Богемийн дуулиан цоврлын 56-аас 61 дахь талд Холмс шинэхэн үйлчлүүлэгчтэйгээ уулзахдаа Вотсныг дэрэгтэй хамт үлдэхийг ятгах. Үүнийгээ үйлчлүүлэгчтэй тайлбарлахдаа хажууд минь Босвол маань байхгүй л бол би бодолж орхидог юм хэмээн өгүүлж буй тухай гардаг. Босвол гэдэг нь намтарт орвлын чиглэлээр мэрэгжсэн сэтгүүлч бөгөөд Вотсныг түүнтэй адилтгсан түүний тэмдэглэл хөтлөх хийгээд түүнийгээ сэргээж ашиглах чадварыг нь өндрөөр үнэлсэн хэрэг юм. Учир нь үл ойлгогдох үйл явдлын хэлхээсийг гагцгүй Вотсон эмчил эмх цэгцтэй энгийнээр хүрнэж түүний ачаар уншигчд зохиолтой шимтэх боломж олддог байна. Тэрээр Холмсын үйл хөдлөл бүрийн амьд гэрч болж үүнийгээ цаг алдалгүй тэмдэглэж тогтоож чадна. Гэвч түүнийг ажиглагч төдийхнэр дүгнэж болохгүй. Тэрээр Холмсын хүйтэн хөндий аашийг эсгээж дулаацуулах нэнжин сэтгэлтэй юмсын учир шалтгааныг тодруулж байна гэд хязгааргүй гэмээр урт хугацаагаар дүнсийж суухт нь асуудлыг зөөлрүүлж зөв рүү чиглүүлдэг өөдрөг сэргэлэн зан чанартай нэгэн. Заримдаа Холмс бүх зүйлийг үл тоож зөрүүлэхэд Вотсон эмч түүнийг хэд өөртөө төвлөрч бусад үйл явдлыг анзаарч харахгүй байгааг нь шүүмжилдэг. Гэвч үүнээс үл шалтгаалan Холмс Вотсны талаар Баскервиллийн анч нохой цувралын 152 дахь талд ийм хүнд нөхцөлд дэргэд байгаа хүнээс илүү үн цэнтэй нэгэн гэж үгүй хэмээн Вотсны үнж зангийн талаар магтдаг байна. Чарльз Августус Милвертоны хэрэг гэх цувралын 186 дахь тал мөрдөгч Лестрейд сэжигдний гадаа төрхийн талаар дундаж нуруутай дөрвөлжин эрүү зузаан хүзүүтэй хүдэр чирэг ир байсан хэмээн өгүүлэхэд Холмс наад нөхөр чинь яг л манай Ватсон байна шүү дээ гэж хариулав. Доктор Вотсон айрамд мэрэгэн буучин сургалтанд хамрагдсан бөгөөд Алдарт Блэкхит гэх рагбигийн клуб довтлогчоор тоглодог байжээ. Час улаан судлбар зураг цовралд Вотсны Холмстой нөхөрлөхөөс өмнөх үеийн талаар цугс гардаг бөгөөд тэрээр 1878 онд Лондонд эмчээр ажиллаж байгаад айрамд мэс заслын эмчээр алба хахаар бүртгүүлж Афганы дайнд явдаг. Харамсалтай нь 1880 онд гарандаа бууны шарх авч эмнэлэгт хэвтэж байхдаа гидсний хижиг өвчин тусч айрамд алба хахад эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон тул багахан хэмжээний тэтгэмжтэйгээр айрамаас халагдсан байна. Ингээд тэрээр яахаа мэдэхгүй Лондонд буцаж ирээд байхад нь анагаахын сургуулийн найз Стэнфорд нь түүнийг Шерлок Холмстой танилцуулжээ. Шалтгаан нь Холмс тэр үед ердөөл Бейкер гудамжны 221-ийн Б байр нь хөлс хувааж төлөх хамтрагч хайж байсан. Хамт амьдрах хугацаанд Холмс доктор Ватсны эмчийн ур чадварыг байнга шалгадаг байсан ба үхлийн ирмэг дээрх мөрдөгчийн адал явдал цувралын 234 дахь талд Холмс өвдсөн мэт үнэмшилтэй жүжиглэх тоолонд түүнийг нь төвөггүй илрүүлж байгаа тухай гардаг. Дөрвийн тэмдэг цуврал дээр Холмсын тусламжийг хүсдэг Мэри Морстон гэх залуу хүмүүсгүйтэй Вотсон гэрэлтэгч. Хоосон байшингийн адал явдал цуврал дээр эхнэр нь нас орчихдаг. Гэвч үүний дараах цувралуудад түүнийг эхнэртэй байдлаар дүрсэлдэг боловч эхнэрийнх нэр нь хизээч ил болоогүй. Артур Конан Дойл доктор Вотсны дүрийг Холмсын үнэн чандаас цааш хөгжүүлэхийг нэг их хүсээгүй байдаг. Ийм ч учраас түүний зан чанарыг Холмстой сургуулж авч үздэггүй. Эгзэгтэй үед үргэлж хажууд нь байдаг үнэнч нөхөр хэвээр нь үлдээжээ. Үүнийг гэрчилж Холмс үхлийн ирмэг дээр ирсэн мөрдөгчийн адал явдал цувралд Вотсонд хандаж "Чи миний итгэлийг хизээч алдаж байгаагүй. Тиймээс чи хизээч алдахгүй" гэж хэлдэг бай.